За онцгойдлын байгууллагаас сар бүр бэлтгэн хүргэдэг Яма подкастын өнөөдрийн зочин нийслэлийн онцгой байдлын газрын нийслэлийн аврах ангийн эмч Ахмад Миндбаяр студид ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Ер нь бол нийслэлийн аврах анги маань одоо 56 жилийн түүхтэй. За тодтогод хэлэх юм бол галт төмрөөс объектын галт төмрөөс бусад төрлийн бүх дуудлагаар нийслэлийн хэмжээнд үүрэг гүйцэтгэдэг цор ганц анги гэдгээр онцлогтой тийм ээ. За өнөөдрийн байдлаарх дуудлага мэдээлэл ер нь ямар вэ? Одоо энэ сэрүүн болсонтой холбоотойгоор бол сан тээврийн ослууд ерөөхдөө нэлээд гарах төлөвтэй. Ер нь ажиглагддаг. Дуудлагын ихэнхөө нийцэлж байна. За дуудлагын ер нь 50-50-аас дээш нь бол зам тээврийн ослын дуудлагууд байна, өндрүүд байна. За энэ дээр бол хүний амнаас эрсдэх дуудлага нийсээр гарч ил байгаа. За таны хувьд бол эмч хос тангарахтан аврагч нартайгаа хамт явж үүрэг гүйцэтгэдэг ийм онцлогтой мэрэгжлийн эзэн. Тийм учраас одоо юу гэдгийг онцгойдлын байгууллага дан ганцад аврах ажиллагааг зохион байгуулахгүйгээр эмч ус очиж эмнэлгийн тусламж үзүүлдэг, дараан шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэгддэг энэ албыг бас хашдаг гэдэг утгаараа бас таны ажил мэргэжлийн онцлог бол нэлээд онцлогтой байх гэж бодож байна. Тэр дуудлага голбод дээр очиод бол мэдээж манай аврагч нар бол төрүүлж орно. Бүлгийн дарга зааварчлаад орно. За хэрэг эрсдэгч маань буюу эрг маань одоо төмөр хийж тавчуулагдаад амьд байх юм бол манай аврагч нар тусламж үзүүлнэ. Бүр шаардлагатай байх юм бол би очиж нөгөө эрсдэж байгаа хэрэгэндээ тусламжийг үзүүлнэ. За энэ хооронд ямар нэгэн байдлаар хавчуулагдсан хөл гар байх юм бол тэнд нь чиг тавьж боох, мөн цус алтаас сэргийлэх, судсанд зүүгээр хатгах тусал хийх гэдэг арга хэмжээнүүдийг авдаг. Ямар хамгийн гол нь цаг хугацаатай уралдаж маш богино хугацаанд арга хэмжээ авахгүй бол тухайн хүн маань амнаас нь дээсэн төрөнд өнгөрч ирдэг. За тэгээд маш хурдан гаргаж аваад анхны тусламжаа яаралтай үзүүлээд зөв техник арга хэмжээ хэрэглээд эмнэлгийн байгууллагууд дараагийн шатны тээвэрлэлтийг хийдэг байна. Энд ч гэсэн богино шаардлагатай арга хэмжээнүүдийг аваа явдаг байна. Өндрөөс унах осол байдаг тийм ээ. Аврах ажиллагаа зохион байгуулах харамсалтайгаар бас амарчсан тохиолдолч бас байдаг. Аврах ажиллагааг зохион байгуулаад буулгасан тохиолдолч байдаг. Одоо сүүлийн өнгөрсөн 9-р сард гэхэд бас манай нэг аврагч нэг хүнийг буулгаж исэн бичлэг бас сошиалор түгээгдэж байсан тийм ээ. Ер нь энэ өндрөөс аврах ажиллагааны онцлог ер нь бас юу байдаг вэ? Өндрөөс аврах ажиллагаа онцлог. Манай аврах ажиллагааны журам дээр бол аврагчид бүлгийн даргатайгаа хам дэшээ гараад явна. Эмч нь 2 жолоочтойгоо доороо өндөрөөс аврах давцангаа дийлгээд бүлгийн даргын заавраар богино холбооны станцаар ажиллана. За давцангаа дийлгэхээр баруун зүүн хойш урш гэдэг бүлгийн даргын дээрээ гараад нөхцөл байдлыг үнэлээд байна. За энэ дээр бол дийлгийнх нь бол ер нь л аврал л да. Шаардлагатай юм бол манай аврагч маань дайралт хийн нөхцөл байдлыг үнэлээд яг торгон акшн дээр нөгөө амиа олоход зүтгэж байгаа хүн маань санаа одоо бодлоо өөрчлөх, ярилцж ягаад санаа бодлыг өөрчлөх, бүр болохгүй дайралт хийх арга хэмжээ авна. За зөөн тохиолдолд бол ер нь бол дэрэн дээр нөгөө эрсдэгч маань өөрийнхөө амиа хорлох зорилгоор унаад дээр нь аврах дэрэн дээр унаа. Ер нь бол дийлэх тохиолдолд аврах дэрэн дээр унаж байгаа амь эрүүл сарвал байна. Гэхдээ зарим нэг жоохон бэртлэг гэмтүүд авдаг л та. Гэхдээ энэ дээр бол аврагчд маань бас нэлийн эрсдэлтэй байдаг. Яг бол нөө амиа олох жоохон ямар ч үйлдэл хийж болдог. Тэр хичээлний хагархааг барьж гин, гартаа тайралцсан утга шүүг байна. Тэр бүхнийг барьж гин. Эсвэл өөрийгөө гинтэн гэж ойлгодог. Яг нөгөө эрсдэгч маань бол яг сэтгэл зүйн тогтворгүй болсон байдаг. Бас нөгөө талаар ямар нэгэн байдлаар юм шаарддаг. Тэрийг дууд, энийг дууд, би энэтэй уулзмаар байна гэдэг. Тэр хүн болгон тэр манай дадлаг туршлагатай удаан ажиллажсэн аврагч маань орчод за ингэж ярилцдаг ба. Сэтгэлгүй ярилцэл хийдэг. Тэгвэл ахуй хүрээнд хүүхдэд ямар эрсдэлт илүү өртөж байна? Тэгээ хүүхдүүд маань сансруу боломжгүйгээр их хуруунд одоо тогооны тагны оронд хуруугаа хийх ч юм уу. Эсвэл одоо угаалгын машин дотор орох ч юм уу тий. Паранд хөлөө авчуулах, гараа авчуулах энэ дуудлууд хайждаг. За паранд бас хөлөө уцаар яаж байгаа л дээр нь сууж байгаа л гинтл миний хөл орцсон байдаг гэж хэлдэг. Манайхаа дуудаг бид очил
эхлээд усын хаагаал парыг нь эхлээд өөрөө нь гарах боломжтой байна уу гэдгийг үзэж байгаа. Үнэхээр боломжгүй бол парыг нийтдэг ч юм уу, усын хааж байгаа. За хэрвээ хуруундаа юм гадны битийг ингэж хурыг хийгээд гацаацсан байх бол тэнд нь очиж байгаа ажилтдаг ч юм уу. Нэрийг бичил багжаараа хөрөддөг ч юм уу. Тэгээ ажиллаж байгаад хүүхдийг аюулгүй болгодог. За угаалгын машинд орсон байгаа бол аль болох эхлээд эвдэхгүйгээр боломжтой байгаа бүх арга хэмжээг хэрэглэснийхээ дараа тэгэл аврах ажиллагааны багжаараа угаалгын машины нийлбэл хүүхдээс мэд гаргаж идэг. За сүүл нэг өндөрийн дуулуун дээр бол хүүхд чинь нөгөө балкон дээрээ гарч ягаад сансаргүйг оожих гэдэг. Тэгээд оожих жагаад юмнаас зуураад авчдаг ч юм уу те. Эцэгхийн бас хайхарамжгүй байдлаас болж хүүхдүүд бол эрсдэх маш өндөр байдаг. 2017-8 оны үед одоогоос нэг 6 жилийн өмнө байх гэж бодож байна л да. Тухайн үед нөгөө нэг нийслэлийн аврах ангийн бас нэг 50 жилийн болох гээд байтгэд танай анги дээр ажиллаж ирсэн. Тэгэхэд яг нөгөө дуудлага ирээд тэгээ ямар дуудлагыг мэдэхгүй л очиж ирсэн л да. Нөгөө та нарыг дагаал ингээл явж байгаа шүү дээ. Тэгээ очиход бол нөгөө хүн жорлон дууссан дуудлага байсан. Тэ? Одоо энэ дуудлага бол бас өвлийн улиралд нилээдгүй бас бүртгэгддэг юм байна гэж харагдчихсан. Нөхөн жорлонд хүн ундаг. Бас хүүхд ундаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ундаг. Өөртөө тусалж чадахгүй байгаа өндөр насны хүмүүс ундаг. За эсвэл ужиг өвчнөд татдаг өвчтэй хүмүүсийг ундаг. За ягаад унж ийнэ гэдэг эдгээр хүмүүс нь хараа ялтгүйгээр ганцаараа орох хүүхд боломжгүйгээр орж байгаад унах тийм унаасансаас доошоо гүн байгаа бол тухайн нүндээ нойлдоо чийх эрсдэлтэй байдаг. За манайхан нийтгүй юу нь бол очдөг. Юу нь очиж л байгаа. Өмнө хүмүүсийн дуудууд бас хайрцангуй багасч байгаа юм. Нойлд унсан дуудах. Энэ хүнийг бас яаралтай тусламж нь үзүүлээл явуулахгүй нөгөө өвчл өргөчийн дутагдлалд орно. Тэгээд хоорт нь нөгөө ямар аюултай хий ялгардаг үлээ тэрэндээ бас хортно. Тэгээд анхны тусламжийг үзүүлэх шаардлагатай бол хордлогын госпитал руу авч явах. Эсвэл хараад өргөдөн эрүүл мэндийн яаралтай тусламжийг үзүүлэх гэдэг арга хэмжээнүүдийг авдаг. Ахан хүрээнд үлдэгдэж байгаа дуудлагуудаар очиод ингээд үүрэг гүйцэтгээд ажиллаж байна. За дуудлага бүр өөр ингээд онцлогоор ингээд үүрэг гүйцэтгээд албан ингээд хашиж штэ. Тэгэхээр яг нөгөө хүмүүс ингээд асууж магадгүй л дээ. Эмч хүн яг очиод ямар аврах ажиллагааг зохион байгуулахад оролцдог юм бэ? Тийм ээ. Ямар үйл ажиллагааг очиж одоо хийхэд одоо гар бие оролцдог бэ гэдгийг мэдээж ойлгомжтой зүйлтэй. Гэхдээ энийг бас тайлбарлах хэрэгтэй байх гэж байна. Зам тээр дээр ярил л да. Зам тээр дээр бид нар хүлцэн очоод бүлгийн дараа нөхцөл байдлаа үнэлнэ. Аврагч нарыг төрүүлж оруулах шаардлагатай байна уу? Эсвэл эмчийг төрүүлж оруулах шаардлагатай байна уу гэдгийг тэр хүн өөрөө үнэлнэ. Хамгийн гол нь аврагч нарын аюулгүй байдал болно. Бүх одоо аврагч болооч эмч нарын аюулгүй байдлыг хангасныхаа дараа хэрвээ тэнд мэдээж шатчихвал бид нарыг оруулахгүй шүү дээ. Тэнд хэрвээ хавчуулагдсан хүн байгаад намайг авраарай гэдэг ч юм байдаг болоо эхлээд аврагчтай оруулна. Дараа нь эмчээ та ороод энэ хүний бие байдлыг үнэлээрэй. Энэ хүнд анхны тусламжийг үзүүлээрэй. За тэгж яхтаа би гарахтаа эмнэлгийн машинаа эргүүлээд за хүний тээвэрлэхэд бэлдэж байгаарай. За эндээс нэг хүн аавна, хоёр хүн аавна гэдэг л. За тэгээд аврагч нар хэрвээ үнэхээр авах боломжгүй байгаад би хажуугаар нь ороод тэгээд хэлсэн шүү. Судсанд нь зүү тавьдаг ч юм уу. Хүүл гаранд нь чиг тавьдаг юм уу, хүзэнд нь чиг тавьдаг юм уу. Цусны тогтоох чангалуур тавьдаг юм уу, орох боох материал ашиглаад тэг хүнд анхны тусламж үзүүлэх нэг хийгээ явдаг байна. За тэгээ аврагч маань гаргасны дараа би аврагчтай хэлэн за энэ хүн зам дээр осолд орсон бол энэ хүний нуруу нуусыг хамгаалах хэрэгтэй. Энэ үндэд яаралтай чиг тавина. Хамаагүй үдгэж болохгүй гэд аврагч нартай бас ярилцсан. Бид нар чинь нэг баг болж ижил ажиллахгүй тус тустай юм хийгээд их юм бол энд ямар нэгэн байдлаар үйл ажиллагааны алдаа болдог. Тэгээд хэрвээ аврагч нь энэ хүний миний завраггүйгээр хөтлөх юм бол дараа нь ямар нэгэн байдлаар гэмтэл гарч магадгүй. Тийм учраас би үздэсний дараа энэ хүнийг хөтлөж болохгүй. Хөдлөхдөө ингэж хөтлөхөөрэй. Миний командаар 1 2 3 гэдэг өргөтөө хүртэл хийлгэж явдаг ба. Өндөр дээр ч гэсэн ялгаагүй байхгүй. Өндөрөөс ингээд хөрөө ачан дээр унсан л бол бас тодорхой хэмжээний гэмтэл авч байгаа. За тэгээд доор би 2 жолоочтойгоо өндрийн давцангаа дэлгэж яаж. За энэ хүний хамааг хөдлөхгүй. Эхлээд хүний үнэлнэ. Хөдөлж ийн үү, хөөр хөдөлж ийн үү, яаж ийн те. Үл гараа дэше болгож ийн үү гэд бүх юм яа. Энэ ч хүн ч нөгөө
эрүүл мэндийн байгууллагад орж ирэхдээ халах руу орж ирэхдээ эмч нь хараад шууд нэг байдлаас үнэлээ явдаг шиг би бас тэгээ үнэлээ явдаг. За энэ хүн ямар гэмтэл авсан байна, хөлөө байна уу, гар байна уу, дээд мөч байна уу, доод мөч байна гэдгийг нь үнэлээл явчихна. Тэрнийхээ дараа аврагч нартай заавар зөвлөгөө өгөөд дараагийн харамж авна. Нэг бүгдээ л одоо юу гэдэг гэртээ очиод аав ээжтэй өөр хүүхдүүд нь хандаа ханин тий өөр хүүхдүүдтэй аав ээж нь тэгээ ажил дээр ирэхээрээ одоо юу гэдгийг ахмад минь баяр эмч минь баяр аврах ажиллагаан дээр очихоороо намайг аврах эмч шүү гэж тухайн хүнд онцгой байдлын алба хаагч гэдэг бас нэрийн өмнөөс ингээ очдог гэдэг ингээд дүрээс хамаарат өөр байгаа учраас сэтгэл зүй дээрэс нь нөгөө нэг чадвар бас маш чухал юм шиг санагдаад байна шүү дээ. Тийм. Таны хэлж байгаатай би яг 100% санал хэлдэг. Бид нар чинь ингээд дүр товцоо өмсөд өрхөөрөө л цолтой. Нэг сайхан аврагч залуу, нэг сайхан эмч, нэг сайхан мэрэгжил, нэг сайхан тий ахалж авч байгаа бүлгийн дарга тэгээ жолооч нар болчдөг. Гэртээ яриад нэг л сайхан аав ээж нар шүү дээ. Аав ээж нар хүний ах үний бас хүүхдүүд шүү дээ. Бид нар чинь бас адилхан өвдөн, адилхан л сэтгэл нь өвдөн тий энэ булганыг нь анзаарч явах хэрэгтэй юм шиг. Эмч ч гэлтгөө зүгээр хариулж байгаа бүлгийн дарга нөө цалаан дарга нөө галын ангийн цалаан дарга нар би бинийг ингэж харж явах хэрэгтэй байна. Би бинийг ер нь тэгэл харж юу болж ийн өнөөдөр яаж нээж ин тэ хүн ер нь ажилдаа өглөө босоод эрэхтэй л за сайхан амарсан гэж мэдлэл хэлгээл ярьж юм. Дуу хоолойных өнгөөс нь хэлэл хүнийгээ шинжил хэлэх байхгүй. Тэгэхээр одоо нэг таны хувьд бас аврах ажиллагаанд явахаас гадна албаагчтайгаа эрүүл мэнд бас сэтгэл зүг дэмжих ажиллагаагаас давхар зохион байгуулж хариуцдаг гэсэн үг шүү дээ, тийм ээ. Манай өглөөний ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс чинь өглөө хурж ирэл хувцас солиол. За тэгэл ээлжийн хүлээлцээс өмнө би хүмүүсийн хайртарын дарал пульс сатураа зингээл би шаардлагатай минь үзэл тэмдэглээ явдаг. Өдөр болгон манай бос эмч нар маань ч гэсэн өдөр болгон тэмдэглээ явдаг. За тэгээ шаардлагатай эмчилгээ байх юм л үнэхээр л гидсэн үүдэх юм л за чи жоохон байж сууж. За ингээд ийм нэмээ уучих, энэ нэмээ тэдэн цагийн зайтай уучих. За толгойн үүдэх юм бол за энэ цитрамоныг уучих. За тийм хөдөлгөөн байхгүй шүү чи жоохон амраад ав. За тэгж яагаад хэдмэтэн даралтаа үзүүлчих. Энэ болгон дээр нь хүмүүс өглөө болгон үзлэгийг хийж байд. Урьдчилан сэргийлэх гэдэг нэг том ажиллагаа ба тийм. Альва зүйлээс урьдчилан сэргийлнэ гэдэг чинь 8 аварна гэсэн л үг юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр иргэд маань, олон нийт маань юун дээр бид ер нь одоо анхаарах ёстой байна. Энэ олон дуудлагуудны шалтгаан нөхцлүүд бас юу вэ? Шалтгаан нөхцөл намайг анх орж байхдаа бүр маш их дуудлаганд явдаг гэсэн. Явдаг л байсан та. Өдөрт 10 дуудлагыг төрлөөсөө шалтгаалаад явдаг гэсэн. За тэгээд яг хуу нийгэм хууль дүрм чанараад ирэхин дээр бас нэг талаараа багасд юм байна. Хүмүүсийн суралт соён гэрүүлэх урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулах нь бас багасд юм байна. За эдгээрийн дуудлагуудыг хамгийн гол зохиол нөхөлж байгаа. Өөрийн одоо зохион байгуулалтгүйгээр гэх юм уу одоо хол замд явж байгаа юм бол тий амарч жоохон яваад амрах үнэхээр нойрны хүрээд юм бол унтчаад нойроо амарахад явах. За цогтууруулундаа хэрэгсэн үедээ машин тэрэг барихгүй байх. За ямар нэгэн эрс шийдэмгий алхам хийхгүй байх тий. За сэтгэл зүйн ямар нэгэн дарамттай байх юм бол хүмүүстэйгээ уулзаж мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авах. Ийм арга хэмжээнүүдээ авах юм бол энэ дуудлагуудаа харьцангуй багасах юм болов уу шүүдэг. Дийлэх дуудлагууд бол арьс хутуурлах хэрэгсэн үедээ л ер нь бүртгэгдэж идэг. Амиа орлох гэж байгаа хүмүүс бол мэдээж арьс хутуурлуудаа хэрэгсийн дараа сэтгэл санаа тавгүй болоод би юусээ ингэчихээ би ингэ шийдчихье гэх. Зам тээвэрч гэсэн ялах. Зам тээврийн дуудлага бүртгэхийн дараа нөгөө хүнтэй ингэ яриад үцгээр заримнаас нь арх өнөртөж явах жишээ нэ. Бүр ингээд шүүгчийн дэлгэнийх нь хариу ингээд сүүл дээр ингээд харахаас сонсохоор арх хутуурлын дэлгэцийн дараа энэ хүн ингээд зам тээвэрч болгож жоод ослис манаач гэж байгаа. Тэгвэл бага насны хүүхдийн хараа хяналтын тал дээр бас анхаарах хэд хэдэн төрлийн дуудлагуудыг хэлсэн шүү дээ. Тэгэхээр бас энэ дээр эцэг эхчүүд, асар хамгаалагчд бас юун дээр анхаарах ёстой гэж та зөвлөмөр юм. Хүүхдийн хараа хяналтгүйгээр ганцаар ингэ бүүгээр хэрэг өнөхөр орхихоор байх юм бол хаал үүдөө битгий цоожлоо. Харгалзах хүнтэй үлдээ. За одоо ахын өрөөнд чинь хутга байна тий хайч байна. Тэр бүхнийг нь одоо хол тавиа. Бага насны хүүхдүүд одоо юу гэдэг андуураад одоо цайруулагч бодисыг уучих гэдэг тохиолдол бас байдаг шүү дээ. Тэр бол нэг хүүхд хүрэх хэрэггүй газар дээш нь тавьд юм уу? Хими бодистой уралд орох магадгүй тийм цайруулагч бодисыг ч надад дээш нь тавьдаг тий.
одоо өөр юу гэх юм энэ бол аюултай гэдгийг хүүхдэд бас ойлгуулах хэрэгтэй тий. Уулын машинд ингээ хамаагүй орж сууж болохгүй, паар нь хүлээ авчулж хийж болохгүй, анхаарал болгоомжтой бай гэдэг нь ер нь сайн урдсан сэргийлж эцэг эхт нь бас хэрэгжилж байгаа. Энэ бодис нь ийм хүний бид хортой байдаг шүү. Энэ хутг нь ийм эрттэй байдаг учраас чиний бие махбодд хор хөнөлтэй шүү тий. За анхаарал боломжгүй байжгаад халуун тогонд тэрсдгээд айлтай байдсан шүү гэдэг. Тэр бол энэ л багаас нь муу сурвалж цэцэрлэгээс нь анхааруулж явж ивэл бас энэ хөтлөөр энэ ах үүрэнд үлдэгдэж байгаа дуудлагууд нь багасах болов уу гэж би бас боддоо шүү. Таны дөрөв бас хэлсэн шүү дээ. Ер нь бол өмнө нь бид өдөрт 10-аас 10 ба түүнээс дэж дуудлагаар ажилладаг байсан. Гэхдээ сүүлийн үед өрсөн сэргийл гарах хэмжээ иргэдийн ухамсар одоо мэдлэгээс шалтгаалаад дуудлага бас харьцангуй багасж байна. Энэ бол сайн талтай юм а гэж бас хэлж байгаа зүйл маань өрсөн сэргийлэх буюу одоо юу гэдгийг мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмж тэгээ иргэдийн бас нөгөө мэдлэг дээшилсэнтэй бас холбоотой байх гэж ингэж ойлгож байна. Тий. Зөвхөн манай онцгой байдлын алба гэлтгүү эрүүл мэндийн байгууллага, хууль хүчний цагдаагийн байгууллагууд урдсан сэргийлэх ажиллагааг сайн хийж манайхаас бол жил болгоно л урдсан сэргийлэх арга хэмжээгийг зохион байгуулж байна. За 100 вирусноос боломжлоороо гээд арга хэмжээгийг явуулж байна. Завтэргүүлээрээ явж байна. Утаажилт төлөө угаартгаас эрсдэлээс болгоомжлоороо гээд манай албанаас байнгын сургалт явуулж байна. Энэ болгоно ингээд үе болгон тогтоомжтойгоор зохион байгуулалтаа хийгээ явуудахаар иргэд маань энийг бас анзаарч эхэлж байна, ойлгож эхэлж байна. За тэгээд эрүүл мэндийн мэдлэг нь бас дээшилж байна те. Харьцангуй хүн чинь бас нөгөө түлэгцэн үедээ би яах вэ гэдгийг мэддэг болсон байна. Өмнө нь бол түлэгцэн үнд нь яаж юм те савнд үрэх гэдэг байсан, буруу ташаал, уламжлалт буруу ойлголт байсан. Тэр нь одоо харьцангуй бага болж байна. Энэ ялгаагүй сургалтын сайн үр өгөөжтэй байнгын жил болгон дотомжтой хийгээд байх юм бол энэ хүмүүсийн эрсдэх болгоомжийг алдахаас урдсан сэргийлж байгаа арга хэмжээнд илүү үр дүнтэй болоод хүмүүсийн одоо бидний явдаг дуудлага багасах нэг талтай, сайн талтай болж байна. Дуудлага бага байна гэдэг чинь тухайн хүний анхаарал сэрэмж сайн байх, аюулгүй байдлаа сайн хангасан байх ийм л шалтгаантай гэж ойлгодог. Тэгээ өнөөдрийн манай подкаст хүрэлцэн ирж бас сонирхолтой яриа өрнүүлсэн танд бас баярлалаа. Тэгээ эцэст нь бас хэлэх, зөвлөх бас үлдсэн зүйл байна уу? Арт иргэд маань болон хүүхд багчууд маань одоо альва нэг өмнө хийхдээ сайн бодож тунгааж хагаад за насанд хүрсэн хүмүүсийн болон багш нар нь тэгээд мөн ахмад хүмүүс нь одоо яг юу гэж хэлж байлаа ингэж болохгүй шүү гэдгийг сайн бодож байгаад хийгээрэй гэж хэлмээр л байна. За тэгээд мэргэжлийн байгууллагын агч нараас нь зөвлөсөн зөвлөмжүүдийг сайн дагаарай. Буруу зүйл татагдаж болохгүй шүү тий. Эрүүл мэндийн боловсроо сайн дээшлүүлээрэй гэж л ер нь хэлээ да. За баярлалаа. Баярлалаа.